Улсын их хурлын сонгуулийн тухай хууль өөрчлөлт оруулахыг шаардаж Монгол Ардын намынхан өнгөрсөн 7 хоногоос эхлэж жагсаал цуглаан зохион байгуулж улс төрийн суулт зарлаад байгаа. Тэгвэл улсын их хурлын гарцлагын бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлцээд Монгол Ардын намын шаардлагыг хүлээх авах боломжгүй хэм үзжээ. Мөн хурлаанд сонгуулийн ерөнхий хоорондын санал болгох машины саналын хуудсыг үнэн зөв тоолж чадаж байгаа асуудал дээр мэдээлэл өгсөн юм. Тэгэхээр сонгуулийн эхлэхийн өмнө нөгөө хайрцагын ёроолд юм байгаагуудыг харуулдаг штеп. Тэр шиг ингээд 0 дүнтэй юугаа ингээд эрсэт хийгээд харуулчих. Тэгэхээр энэ саналын хуудсыг хүн болгон мэднэ өөрсдөө санал өгсөн юм чи. Хар болон цагаан цэгийг л үлдээж байгаа. Хэдэн хүн сонгох гэсэн бол тэд хар өнгөөр будна штеп. Тэгэхээр хар цагаан өнгөний нийлбэр дүнгэл нэмдэг одоо калькулятор шиг юм байгаа. Одоо хамгийн ухаангүй машин баггүй. Тэгэхээр хэрвээ ардын намхны хардад байгаа шиг машин дотор програм хийгээд өөрөөр тоолдог байх юм бол энэ цаас нөгөө хар цагаан зурагтай цаас хоёр чинь зөрөн штэ. Тийм учраас тэр дороо баригдах байхгүй хэрвээ тийм програм хийсэн бол. Мөн сонгуулийн хороо дуршилын санал хавраалт явуулсан байна. Дуршланд улсын их хурлын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хинтээ аймгийн жишээ болгон авсан байна. Санал хураалтанд нийтдээ 20 хүн оролцсноос Бат Эрдэнэт 17, Гамбианбад 15, Хүдрийн Алтан навч жаргал нарт тус бүр нэг санал өгсөн бол хүчингүй 7 санал гарчээ. Санал болгох машинаар уншиж гаргасан дээрх дүн гар тооллогын дүнтэй мөн тааж бүтлэн байхгүй гэдгийг харуулсан юм. Бүх баримт нь үлдчихэж байгаа. Энэ компаниас машин авсан улс манайх ганцаараа биш энэ чинь 20-30 улс байгаа дэлхийд даяар. Тэгээд цорын ганц Монгол улсын хуулинд орсон юм нөгөө зурган файлыг өгдөг байгаа. Өөр ямар ч улсын хуулинд зурган файлыг хүнд өгдөг. Одоо өнгөрсөн сонгуулиар сая 200 мянган хүн санал өгсөн гэвэл сая 200 мянган саналын хуудасны зураг нийт Монгол улс дээр тартсан байгаа. Намууд авч, нэр дэвшигч авч, ажиглагч нар авч байгаа. Сонгуулийн ерөнхий хорооныхон санал болгох машинаа бүх нам эвслийн бүлэгт танилцуулах юм байна. Энэ дагуу улсын их хурлах Монгол Ардын бүлэгт танилцуулжээ. Улмаар парламент суулгын намууд санал болгох машинаа танилцуулж туршилт хийж үзэх юм байна.